Сайн бацгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. CLWH үргэлжлүүлэн суулгах эмнэлгийнч Нандирд байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ нөхөрчгүй өргөдлийн салбарт тулгараад байгаа сэтгэл зүйн асуудалтай холбоотой зүйлийг ингээд тодруулахаар анагаах ухааны доктор, клиникийн профессор Баясгалан эмчигээ урьж авчирсан байна. Баярлалаа. Манай Баясгалан эмчийн хувьд одоо эмч, тэгээд эмнэлгийн удирдлагын чиглэлээр зүүн маш олон жил ажилласан асар өндөр туршлагатай. Түүнээс гадна нэг талдаа тэрхүү талтайгээс нь нөгөө эрүүл мэндийн чиглэлээр тэгээд яг нотлохоон суурилсан олон тооны номнуудыг орчуулдаг. За тэрний хамгийн түгээмэл нь болохоор өвчнөө хайрал 1 2 бот байгаа. Маш олон хүмүүсийн амьдралд эргээр нөлөөсөн түүхүүд байдаг. Сүүл таны нөгөө нээлтэн дээр очиход ингээд таны уншигчд нь бүр ингээд энэ номны тусламжтай сэтгэл зүгээ хэрхэн бэлдээд хүн цаг үеийг даван туулж байгаа талаараа хуваалцахыг сонсгонд хэрэгтэй хөтөлбөр байсан. Тий. Тэгээд түүнээс гадна хүсэл зоригийн хүч гэдэг ном байдаг. Психосоматик тал руугаа тий. Өөрөөр хэлбэл одоо хүн болгоны л яриад байгаа далд ухамсар, тэгээд сэтгэл зүй, түүний уялдаа холбооны талаар бичдэг. За тэгээд түүнээс гадна бид нар Баясан эмч бидэнд хоёр энэ чоймч маань бичсэн шантраагүй хосуудын түүх нэртэй өргөдөл баз бололтой хосуудад зориулсан номыг эдитерсэн, редакторсан байгаа. Тэгээ Баясан эмчээс маш олон зүйлийг сурцсан. За тэгээд манай номын онцлог болсон чинь яг нэг одоо хүнд цаг үеийг туулж байгаа тэр асуудлаа нэг төдийлөн нийгэмд хилээд байж чаддаггүй. Тэгээ хаанаас мэдээлэл авах боломжгүй. Эсвэл нөгөө нэг хитрхийн нэг талаас нь хардаг штеп бид нар нөгөө эмч эмнэлгийн байгууллага нэрлэх үү. Тий. Тэгээд тийм хүмүүс зориулсан яг тийм онцгой ном гэж би бодоод байгаа байхгүй юу? Яг тодорхой бүлэг хүмүүс зориулсан. Тэгээд энэ удаагийн подкастаараа Баясан эмчтэйгээ нийлээд энэ номоо илүү дэлгэрэнгүй хүмүүст танилцуулаад тэрнээс гадна яг энэ асуудалтай тулгараад байгаа хосуудад тэдний арга гэрээхэнд тэг мөн интернет хэрэглэгч нартаа одоо сэтгэл зүгээ хэрхэн бэлдэх вэ? Тэгээд хэрхэн хүн цаг үеийг одоо хурдан хугацаанд бага одоо хохиролтойгоор даван туулах вэ гэдэг тэр зүйлийг нэг хүн нөхцөл байдаг гэлгээл яриад байдаг хоёр яг юуны тухай вэ гэдгийг ч тайлбарлаг байгаа юм. Тэгэхээр тэр хүнд битээ тусгаж аваараа энэ бол нэр нь хэцүү боловч бид тэр аль болох зөөлөхийг хичээсэн. Тэрний хувьд бол маш их ярьсан. Намайг гуйрж оролцуулсан Нандад авалын CLWH-ийн хамтлагаар талхлаа. За энэ номыг анх орчуулах саналыг орчуулаад редакторлсан саналыг манай Нанда эмч нэмлэгийн удирдлагууд тавьсан. За тэгээ яагаад зөвшөөрсөн байдгүй л ер нь альва өргүүдэл энэ болохоор яг подтекстнууд өргүүдэл зулбалт гэдэг нэртэй. Тэгэхээр яг нэр нь бол солонгосоор яг энэ нэрээр явж байсан тийм. Тэгээд яг энэ нэрээрээ орчуулад гаргах юм бол энэ ном үнэхээр хүмүүст аягүй хүнд тусч байсан. Тусахаар байсан. Доторх агуулга нь бол зөөлөн юм шиг хүний нэг ойлгуулсан, ухааруулсан, маш их зөөлөлсөн, учир шалтгааныг тайлбарлсан юм шиг боловч нэрнээс нь хүн нэлээ айж дөжгөрнө. Яг бол манай нийгмийн сэтгэл зүйн арай болоогүй. Яг ийм зүйлийг шууд олонний дунд гараад худалдаж аваад, уншаад, өөртөө хэрэглэх тийм хэмжээний бас юу биш байхгүй юу? Тэгээ манай ертөнц арай тийм биш. Арай болоогүй. Яг бол манайх ч ер нь маш их хичмхий, маш их даруухан. Соёл нь тийм. Тэгээд хүмүүжүүлсэн. Их ёстойг ойлголцсон. Эннээс ичих ёстойг ойлголцсон. Энэ хин нэгний буруу гэдээ ойлголцсон. Хамгийн сэтгэл зүйн том асуудлууд нь эндээс эхлэв. Манай хуучин нийгэмд одоо хуучин гэдэг нь 1900 оноос 2000 он хүртэл хэлээд байна. Энэ нийгэмд юу гэж мэдхгүйгээсээ болоод альва хүүхдтэй болохгүй байгаа шалтгаан, өргөдөлтэй шалтгаан, зургалтын шалтгааныг ганцхан эмэгтэй хүнд өргүүлээд. Ганцхан эмэгтэй хүний бурууг ойлголцсон. Яг тэгвэл энийг онцлох технологи нь байхгүй байлаа. Онцлоод тэр байтугай эмчлэх түүнийг мэддэггүй байлаа. Монголд л ихэд одоо хоёлаа энэ өвчнийхээ талаар ер нь өргөдөл болон зулбалт гэдэг энэ чинь өвчин юм биш байхгүй. Энэ бол зүгээр хүний төл байдал байхгүй. Энэ зүгээр онш биш. Энэ бол зүгээр үүссэн эрүүл мэндийн нөхцөл байдлыг бид нар зөв залруулах гэдэг байна. Тэгэхээр манай Нанда CLWH-ийн эмнэлэгт бол одоо анх үүсгэн байгуулагдсанаас нь хойш ажиллаж байгаа
маш мундаг туршлагатай юмж байгаа. За тэгээд манай чой юмч бол үүсгэн байгуулагч нь. Тэгээд энэ номыг бичээд энэ чинь бас овоо хэдэн жил болсон ном гэдэг байна тийм. Солонгостой бол нэлээд бестселлер болсон ном. Чой юмч манай өөрөө энэ нэмлэг үүсгэн байгуулагч Солонгос юмч гэдэг. Тэгээд өргүүдэл та ийм асуудалтай тулгарч байгаа гэр бүлүүдтэй 20-30 жил ажилласан түүхээ маш гоё нарийн хүний сэтгэлийн бүр нарийн утсыг хүндтэл бичсэн ийм ном байдаг. Энэ номыг уншиж байхдаа би өөрөө хүртэл нулимс туслуулаад уншиж хийсэн түүх байдаг. Яагтгүй л нөгөө ер нь үр хүүхэд гэдэг бол хүний хамгийн нандин утас гэдэг. Хүний хамгийн шинэ хүсэл энэ амьдралд энэ хорвоод ирсэн утга учир нь хүн болгон үр удмыг ганцхан л утга учир. Тэр утга учир нь биелэхгүй болохоор хүмүүс маш их стресс. Асуудалд ордог, маш их нэрлэгдэг, маш их өөрийгөө хаадаг. Тэгээд туслаас хаалгаддаг. Ийм нөхцөлд байдаг учраас энэ асуудлыг барьж аваад Монголд нэвтрүүлээд одоо манай энэ CLW нэмлэг бол одоо 8 дахь жилээ энэ жил болж байна. Би энэ нэмлэгт бас хууч ажиллаж ирсний хувьд тэгээд энэ салбарт бас нэлээд яваад орчихсон. Хэдийгээр би эмэгтэйчүүд эмччихсэн. Яагаад гэвэл энэ чинь нэг л салбар, доторх салбар шинжилгээ ухаанууд нь өөр болохоос. Тэгээд хоёулаа юунаас эхлэхгүйхээр би бол ер нь нэг их сэтгэл зүйн шалтгаанаас илүү психосоматик талаас нь өргөдөл гэдгийн талаар жоохон тайлбарж байна. Тэгэхээр чи минь одоо яг өргөдөл гэж юу юм бэ? Яагаад өргөдөл энэ хизээнээс хойш яагаад юм илбэрсэн болов тий? Өмнө нь юм байсан юм уу? Байгаагүй юм уу? Одоо ер нь онлайн хувьд ер нь хэр зэрэг хувьтай байгаад байгаа юм Монгол улс. Хэр их онцлогдож байгаа юм? Хэр их эмчилгээний үр дүн хэр байгаа юм? Үр шилжүүлэн суулгаад үр дүн манай эмчилгээний хувьд Монгол улс хэр зэрэг байгаа юм? Энэ талын тоо баримтанд хүмүүс хэлвэл хүмүүс бас нэг жоохон мотив өгөөд итгэл найдвар өгөх болов гэж байна. За өргөдөл гэдэг нь болохоор одоо нөхөрч үе насны хосууд гэр бүлийн харилцаанд ороод хамгаалт хэрэглэхгүй байхад жирэмсэн болохгүй нэг жил бол 35-аас доош настай бол өргөдөл тааж болцшгүй гэж үзээд дараагаар хамж явах хэрэгтэй байдаг. Тэгээд 35-аас дээш насны хосууд бол 6 сарын хугацаа өгдөг. Мэдээж одоо хоёр дахь болон анх дахь өргөдөл гэж ангилж болно. Анх дахь өргөдөл гэдэг нь анханасаа огт жирэмсэлж байгаагүй эсвэл жирэмслүүлж байгаагүй тохиолдлыг. Хоёр дахь гэдэг нь өмнө ямар нэгэн байдлаар жирэмсэлж байсан, эсвэл хүүхэд төрүүлж байсан. Гэвч одоо жирэмслэхэд хүндрэл үүсэж байгаа тохиолдлыг хэлдэг. За дэлхийн дахин нь болохоор 7-8 одоо эсрэг хүсний хосууд тутмын нэгдэн. Өөрөөр 7-8 хос тутмын нэгдэн яг тэгэхээр маш илбэг байгаа байхгүй. Тий, тэгээ сүүлд Монгол судлаачдын хийсэн судалгаагаар ч гэсэн яг энэ тоонд гарсан 7-8 гэдэг. Тэгээд Монгол улсд болохоор хэр байгаад байгаа юм. Тэр судалгаа ер нь Монгол бас 7-8-ыг адилхан байна гэж байна гэдэг. Гэхдээ нөгөө нэг одоо нөгөө бас соёлоосоо шалтгаалаад таны хэлгээр те тэгэнгүүт одоо Солонгос жишээлбэл fertility rate гэдэг нөгөө нэг нөхөрч насны эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх хувь нь нийгмийн онцлогоос шалтгаалаад ч юм уу 0.7 орсон. Хүмүүс аж сурж байгаа байдлаас шалтгаалаад ингээд эрс багасаад байгаа шүү дээ. Тэрнээс гадна нэг айл гэр бүлийн боловсрал нь нэмэгдэх тусам төрүүлэх хүүхдийн тав багасж байгаа гэдэг яриад байгаа. Тэгэнгүүт эрэгтэйч бай, эмэгтэйч бай жирэмслэлийн насыг хойшлуулдаг болсон. Монголд одоохондоо яг нийтээрээ тийм биш байгаа ч гэсэн магадгүй энэ манай Gen Z зэмэр одоо нөгөө нэг хүүрч насанд хүрээд ирэхээрээ эсвэл 30 хүрээд ирэхээрээ бас тэр нөхцөл үүсэх хинч мэдгүй те. Тэнгүүд нөгөө наснаас шалтгаалсан өргөдүүд бас тодорхой хэмжээгээр байж болдог. Тэр яг одоо таны хэлдгээр одоо ирээдүйд өөрчлөгдөж болох зүйл нь тэр л байна гэж харж байгаа. Тэнгүүд одоо хүн гэдэг чинь өөрөө физиологийн амьтан шүү дээ. Тодорхой хугацаанд хөвөрч чадна, тодорхой хугацаанд хүүхэд төрүүлж чадна. Тэнгүүд нас явах тусам эрүүл хүүхэд төрүүлэх магадлал, хэвийн жирэмсэх магадлал багасаад зулбалтын одоо жирэмслэж чадахгүй байх асуудал нэгдүгээр түүснэ. Хоёрдугаар жирэмслэлээ гэж бодоход зулбалтын асуудал үүсэж эхэлдэг. Тэр бид нар ингээд эмчнэр ялангуяа альва уншиг тавихтаа дандаа нөгөө нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн бас тоочдаг. Дээр нь нөгөө одоо бид тэр нөхцлүүдийн тоочод шүү дээ. Нас байна, цаг агаар байна, мэдж байгаа хоол унд байна, боловсрол байна, мэдлэг байна, чадвар байна. Тэр удаа санхүүгийнхэн болно. Гэтэл өргөдөлч өөрөө тэгээд өвчин юм уу? Эсвэл одоо яг юу юм бэ гэдээ хүмүүс гайхаад байгаа. Энийг одоо би өөрийгөө эрүүл биш вэ гэж бодох уу? Юу гэж бодох вэ гэж асуудаг шүү дээ.
онлын хувьд тосон чинь нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан үн тэгээд дээрэс нь ICD-10 гэл өвчнөө олон улсын англи энэ гэж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол өргүүдэл гэдэг маань өөрөө өвчнөө ангилд бол орж байгаа. Өвчнөө ангилд орж байна гэхээр тэрийг онцлох ёстой, эмчлэх ёстой гэсэн утгатай болчихж байгаа. Гэтэ нөгөө нэг одоо хэрвээ яг довчоор авч үзэх юм бол шалтгаан тодорхойгүй өргүүдэл гэдэг бас нэг бүлэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ гуурсан болохгүй байна, эрэгтэй болохгүй байгаа юм байна. Эсвэл өндөвчөнд нь өндгээс боловсрохгүй юм гэж хэлж болохгүй. Эрэгтэй нь зүгээр байдаг, эмэгтэй нь зүгээр байгаад. Тэгсээр нэ нийлхэрэ жирэмсэлж чаддаг. Тэгмээ хүмүүсийн донд юу гэж асуудаг вэ гэхээр стархгүй байна гэсэн тохиолдол байх уу эмчээ гэж их асуудаг. Эсвэл нөгөө нэг нөхрөө солиод ч юм уу хинээр солилцох бол ингээд жирэмсэлждэг штэ гэдэг асуудал яригддаг. Эсвэл заримдаа нөгөө нэг хүүхэд өргөд авчвал жирэмсэн болчдаг гэдэг асуудал яригддаг. Гэхдээ яг ингээд хитрхи яг ингээд стрикт нөгөө хитрхи шинжлэх ухааны талаас нь ингээд бариад ярих юм бол тэрч боломжгүй, энэч боломжгүй те. Нөгөө нэг хүүхэд өргөж аваад хүүхэд болно гэж юу байсан. Эсвэл ингээд нөхрөө солиод тэгнэ гэж юу байсан энэ гэсэн нэг тиймэрхүү юм бол яг зөвхөн ингээд амар хатуу нэг талаас нь харах юм бол яг тэгж ярьж болно. Гэхдээ амьдрал дээр басан чинь бидний эргэн тойронд маш олон тэмцээнүүд байгаад байдаг. Тэгэхээр тэрийг үгүйсгэж чадахгүй. Тэгээд дээрээс нь шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй. Тэгэхээр өргүүдэл гэдэг бол ямар ч байсан нэг өвчин болж таарлаа. Тэгээ яг мэржлэр бол өвчин биш байхгүй тий. Өргүүдэл гэдэг өвчин бол байхгүй. Өргүүдэл гэдэг бол хам шинж байгаад байгаа. Тийм ээ. Энэний цаана маш олон хоёр талын асуудал байгаад байгаа. Тэгээ эрэгтэйч, эмэгтэйч эрүүл мэндийн нөхцөл байдал. Тэр хоёрын уг суур эрүүл мэнд нэгдүгээр хамарч байна. Хоёр сэтгцийн эрүүл мэнд хамаарат байна тий. Mental health гэдэг юм хамгийн чухал. Гуравт гэх юм бол нөгөө гэр бүлийн орчны нөлөөлөл гэж юм бас байгаа. Дөрөвт гэвэл нөгөө энэ хүмүүсийн амьдралаа таван туулсан өөрийнх нь амьдралын туршлага, амьдралын түүх гэж нэг айгуу чухал байгаа гэдэг юм байна л да. Бид нар өмнө нь энэ тухайн их ярьдгүй байж л те. Одоо жишээлбэл хүн болгоны өөрийн гэсэн амьдралын замналтаа гэж ярьдаг те. Жишээлбэл би одоо өгдлөөрөө эмч байх хэрэгтэйсэн бол эмчээ хийгээ явж байгаа сайн байна. Гэтэ энийг өөрөө чи бусдад тусаа өгж байгаа бол бас сайн байна. Гол нь чи энийг хийснээрээ чи бусдад ач тусаа өгөөд дээр нь энэ ашиг тусахын эсрэг буцаагаад чи өөрөө ч гэсэн бас нэг энэ хорвоод амьдрах хэрэгтэй. Гэтэл яг энэ замлаараа яваагүй хүмүүс яагаад вэ гэвэл ихэнхдээ өвчин эмгэгт хүрээд ийн эсвэл асуудлаас асуудал үүсрээд идэх юм байна л да. Одоо сүүлийн үед ер нь альва идгэршгүй эсвэл идэрхэд маш хэцүү аутоиммун өвчнүүд, хорт хавдар эсвэл одоо идгэршгүй гэж хэлдэг чихрийн шижин, даралт ихсэл гэдэг ийм шинж тэмдэг гэж хэлж болохоор өвчнүүдийг бүгдээрээ ямар ангилд оруулаад байгаа вэ гэвэл психосоматик шинжилгээ ухааны салбар шинжилгээ ухаан асуудлыг шийддэг болох гэдэг. Энэ юу гэхээр одоо манай үзэгчдэд хэлэхэд психосоматик гэдэг шинжилгээ ухаан бол үүсгэн байгууллагад одоо яг нэг 10 жил болж байгаа юм байна. Анхны үүсгэн байгууллагч нь одоо энэ өвчнөө хайрлах гэдэг номын анхны суурь судалгааг нь хийсэн Райкхаймер гэдэг Германы эрдэмтэн байгаа. Германы эрдэмтэн Герман улсад энэ психосоматик шинжилгээ ухаан буюу шинэ ангаа ухаан гэдэг салбар хөгжлийг нээгээд энэ нь юг тайлбарлаад байдгүй гэвэл хүний биеийн өвчин хүний сэтгэл зүйн байдлаас хамаарч үүсдэг юм аа. Чиний сэтгэл зүй тогтворгүй, чиний сэтгэл зүй тайван биш, чиний сэтгэл зүй сөрөг байгаа бол чи тэрэнд тохирсон өвчин гэдгийг олох нь үнэн магадтай гэдгийг шинжилгээ ухаанаар тайлбарлаад байна л да. Одоо жишээлбэл чи маш их урт авцаартай эсвэл хэн нэгэнд маш их гомдомтгой бол чамд эсвэл хамгийн хадгийн байдлаар бол хорт хавдар ирэх магадлал өндөр. Эсвэл чи илгэний өвчнөр өвдөх нь өндөр. Эсвэл чи нойр булчирхайн дээр өвдөх өндөр магадaltaй байна гэдгийг нэг ванга шиг таагаад байна. Энэ юу тайлбарлаад байгааг бол 90 сэтгцийн өвчин хүний бие дотор маш олон нейропептид ургуулуудыг явуулдаг байгаа. Мэдрэлээс цочрлоос гаралтай биологийн ургуулуудыг сэдэгэдэг. Химийн процесс явуулдаг юм гэсэн үг. Нөгөө кортизолыг ялгаруулдаг байна. Нөгөө кортизолоос ч юм болоод бүх судаснууд агшдаг, бүх лимфийн судаснууд агшдаг. Энэ агшсан судсаар эргэлдэж байгаа цусны хэмжээ багасаад ирэхээр тухайн эрэгтний өөрийнх нь үйл ажиллагаан саатарч эхэлдэг. Энийг дагаад сүүлийн үед маш их яригадаад байгаа нөгөө энерги урсгал саатдаг гэж. 92,000 оноос хойш энэ эрэм үеийг юу гэж тайлбарлаж байгааг бол энэ бол материалын 900 биш ээ. Энэ эрэм бол энерги эрэм. Наад бол квантын физикээр ч гэсэн баталжлаа. Бидний хамгийн жижиг эс бол бид нар атом гэж үзчихсэн бол энэ атомын дотор хамгийн жижиг хэсэг нь
квантын хэсэг юм байна. Энэ квантын жижигхэн хэсэг чинь бидний анхаарал өгөх төдийг хөдөлж идэг өөрчлөгддөг юм байна. Тийм болохоор хүний сэтгэл зүг энэ квантын физиктэй холбож тайлбарлаад энергитэй холбож тайлбарлаад байна л да. Юу гэхээр чи хаашаа анхаарал өгж ин тэр зүйл чинь томорно, тэр зүйл чинь үржин, тэр зүйл чинь биелнэ. Яг бол чиний бие тэр чигээр энерги эргэлдэж идэг зүйл шүү. Тэгэхээр чи эерэг сэтгэл зүйтэй байх юм бол тэр эерэг сэтгэл зүйн чинь дагаад чиний энерги маш гоё эерэг өндөр хэлбэлцэлтэй байвал чи яг тийм орчин тэр өөрийнхөө хэлбэлцэл бүр вибрашнгаа дагаад чи яг адилхан тийм сэтгэл зүйн төлөвтэй хүмүүсүүдийг татна, дуудна, тийм хүмүүстэй уулзна, тийм үйл явдал өрнүүлэн чиний орчин тойрон тийм эрүүл байна гэсэн үг болж байна. Хэрэг чи сөрөг сэтгэл зүг хөгжүүлэл авах юм бол чиний бүх л асуудал руу унаадлаа. Эний чинь дагаад нөгөө бүх агшсан судсаар дээр нь нөгөө маш их кортизол, адреналин дааврын нөлөөндор чиний бүх л судас агшсан, бүх булчин теншн буюу агшсан байдалтай байгаа нөхцөлд чиний эд эрхтэн өвчлөх нь магадлал өндөртөө. Дээр нь чиний стресс гэдгийг чамаас салахгүй гэдгийг л тайлбарлаад байгаа. Гэтэл өргүүдл ягаад энэ дотор ороод ирчихвэ гэхээр өргүүдлийн үүсгэж байгаа психосоматикуудаас хамгийн том шалтгаан ерөөсөө миний түрүүний хэлсэн буруу итгэл үнэмшлүүд гэдэг юм байна. Багада сонссон. Эсвэл өөрийнхөө төрсөн өссөн гэр бүл дотроо мэдэрсэн, сонссон, ойлгож авсан зүйлүүд буруу зүйлүүд байдаг юм. Одоо жишээлбэл ээж нь хүүхд гаргах их дургуун байтал маш олон хүүхдтэй. Тэгээ хүүхд олгонтойгоо муухай харцдаг юм. Эсвэл ээж нь нэрээсээ өөрийг гаргаад гаргаснаас хойш дахиж ирээсээ хүүхд төрүүлээгүй ч юм уу те маш их хорлох ирээсээ үүнээсээ бол гэр бүл маш их маргаантай байсан. Эсвэл өөрийгөө энэ гэр бүлд нэг тийм хүсээгүй хүүхд нэм шиг мэдэрсэн, айлын өргүүлсэн өргөмөл ч юм уу те эсвэл хүсээгүй гэр бүл төрчихсөн нөгөө айлын дагвар хүүхдэн ч яж болно те. Ийм хүүхдүүдэд маш их тийм буруу үзэл бодол төлөвшөл суудаг юм байна. Энэ буруу үзэл бодол төлөвшлөө миний амьдралгээ бодчихдаг. Амьдралын үнэн гэж бодчихдаг. Тэгээд ийм амьдралын үнэнтэй хүмүүс өөрөө амьдралаа үүсгээд эхлэхээр яана. Би бас надад бас хүүхд ирэхгүй байх юм. Нөгөө нэг айдас эндээс үүсдэг юм байна. Стресс эндээс үүсдэг юм байна. Ийм стресстэй нөхцөлд айдастэй гэдэг шүү дээ. Би жирэмсэн болох бол яах вэ? Манай ээж тэгжсэн дээ. Манай ээж нэг тэгсэн дээ. Энэ манай ээж ингэж жирэмсэн чинь ингээд нэг зулбцсан гэж би сонссон доо. Манай эмэгтэйчүүд ч одоо бие биенээс ам дамжин маш их мэдээлэл авдаг. Манайх ерөөс шинжлэх ухаанч биш шаарддаг юм байна. Ерөөс шинжлэх ухааны баттай бодтой үнэн мэдээллийг тэндээс сонсно гэдэг юм байхгүй. Одоо бас үйл бүр гарс, бүр интернет орчин бол зүгээр эмчилгээний талбар болсон шүү дээ. Бид нар ч мэдчихэж байгаа тийм ам дамжаал нэг эмчилгээнд болоогүй нэг өргөдөлтэй эмэгтэй нөгөө өргөдөлтэй эмэгтэйдээ буруу зөвлөгөө өгөөд л тэгэл бүгдээрээ хоорондоо ярьж байгаа л жимсэн болчихдаг юм уу яадгийн би мэдэхгүй. Яг үнэхээр тэр нэг Facebook support group энтрээр амжилттай болсон ер нь их ховортой тэнцээ оюун санаач байхгүй тэнцээ оролцож гэсэн сонирхол байхгүй. Тэнд ерөөсөө нөгөө өргөдөл гэдэг чинь бүр өвчнгээ бодчихсон. Гэтэл өргөдөл гэдэг бол зүгээр миний даван туулах ёстой зөв даван туулах ёстой замнал гэж ойлгох ёстой юм байна. Чой юмч хүртлийн номдэр гэдэг өргөдөл бол өвчин биш. Өргөдөл бол хин нэгний даван туулах ёстой замнал юм шүү гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өргөдөл гэдэг чинь чи эрүүл байтал жирэмслэхгүй байвал тий нөхөр чинь эрүүл байтал жирэмслэхгүй байвал тийм нөхцөлд үнэхээр 1 жил болоо 2 жил болоод чи орлого хийсэн жирэмслэхгүй байгаа бол стоп крана татаад автоматар биш тий одоо яг би амьдралд ийм юм үзээд туулсан байж болно өмнө нь тэгсэн байж болно өмнө нэг удаа зулбцсан байж болно өмнө нэг удаа үр хөндлөлт хийлгэсэн байж болно тэр болгоныгоо миний хүүхдтэй болох уу үгүй юу гэдэгт нөлөөлнө гэдгийг тааварлаж болохгүй байхгүй юу? Өөртөө стресс нэмж тэрнээсээ химэл айдас үүсгээд байгаа байхгүй юу? Манай хүүхнүүд тэр айдасаас л ангиж авах хэрэгтэй. Яаханд бол жирэмсэл тулгаан адилхан байдаг нэгдүгээр тий. Тэгээ хүн болгоны түүх чамд давтагдана гэсэн биш. Абсолют тийм заалт биш байхгүй юу? Тэгэхээр орчлон хорвооч нь маш өгөөмөр чамд ямар тодорхой нэгэн замыг даван туулуул жижил хүүхдтэй болох гэж байгаа байх гэдэгт итгэх хэрэгтэй гэдэг. Одоо нэг бурхны ч юм шиг сонсогдох байх та. Одоо чой юмч хүртэл номдор идэх гэсэн. Хүн хүссэн болгонд нь хүссэн хүүхдийн энэ хорвоо universe өгдөг юм байна л да. Энэ гэр бүлд юу вэ гэхээр тэр хүссэн хүүхдийн биш очих ёстой хүүхдийн те ирэх ёстой хүүхдийн яг ирэх ёстой хугацаанд нь
өгдгий шүү. Тэр нь хизээ бэлэн болох вэ гэхээр тэр ээж өөрийнхөө нөгөө буруу итгэл үнэмшлээсээ салсан нөхцөл тий. Айцаасаа салсан нөхцөл, стрессгүй болсон нөхцөл, хоёулаа бүрэн онцлогоогоо хийлгээд ирүүл гэдгээ баталсан нөхцөл. Тэгээд за одоо надад бит хоёр хүүхд ирэх нь магттай юм байна. Энэ бол миний айдас намайг блоклоод байсан юм байна гэдэг байна. Одоо бид нар чинь гэдэг юм травм блок гэх үгнүүдтэй айгуу дуртай шүү дээ. Их ярьдаг болсон. Тэр нь яалтчгүй ярахаас аргагүй болсон байна. Яг л бид нар хуучин итгэл үнэмшлээрээ хуучин 90 үеийнхэн тийм үнэн гэдэг буруу зүйлд итгээд үнэмшсэн тархиндаа ийм л байх ёстой гэд буруу суулгацсан учраас эндээсээ салж чадахгүй. Тэр хүмүүс л энэ нөгөө асуудал үүсээд идэг эсвэл гэр бүлийн нөхцөл байдал ч нөлөөлж байгаа гэж хэлсэн тийм. Гуравтгүй л нөгөө одоо өөрийнх нь суусан амьдрал бүтээсэн хань ижил нь бас нөлөөлж болох байхгүй. Яг бол хэрвээ нэг удаа оролдлоо жирэмсэн болохгүй, хоёр удаа оролдлоо жирэмсэн болохгүй болохоор нөхөр нь юу гэдг вэхээр чамд шалтгаан байна. Би бол эрүүл сайрал сайхан хүн. Чамд асуудал байна гэд ингээд хин нэгнийгээ буруутгах хэлдэг. Ингээд нэг буруутгал явагдаад эхлэхээр тэр амьдралд тэр харилцаа биш болж эхэлдэг юм байна. Хин нэг нь буруутай мэдрэмжтэйгээд би буруутай юм ингээд өөрийгөө буруутай мэдрэмжтэйгээд нөгөөх нь буруутгаад эхлэхээр нөгөө хорвоо ертөнцийн энерги нь буруу урсаад эхэлдэг. Нэг ёсны энэ гэр бүл хүүхэд өсгөх хэмжээний болоогүй. Эднийд хүүхэд өгвөл энэ амьдрал биш ээ. Үндсэндээ одоо бурхан гэж байдаг бол итгэж болно дээ. Тэгээ хорвоо ертөнц гэж яриад гэвэл одоос итгэж болно. Гэхдээ итгэл үнэмшил хаанаас эхэлдэг вэ гэж зүгээр өөрөө өөртөө итгэх байхгүй юу? Өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Амьдралд хүүхэд санаандгүй ч өгдөг юм байна. Энэ хүүхэд тодорхой нэгэн шалтгаантай, тодорхой нэгэн үүрэг даалгавартай. Энэ хорвоо ертөнцид ирдэг болохоор тэр хүүхдийг хүлээж авахд өөрөө бэлэн байх хэрэгтэй байхгүй юу? Бэлэн байхын тулд яах хэрэгтэй? Нэг стрессгүй, хоёрт эрүүлтэй, гуравт гэр бүл чинь доктортой онцлогоогоо бүрэн хийчихсэн. Үнэхээр тийм айдасгүй. Тэгээд өнгөрсөн болгон үнэн биш байхгүй юу? Өнгөрснөөрөө маргаашаа бүтээх биш. Яг өнөөдрийнхөө нөхцөл байдал дээр дүгнэлтийгээд цаашлах юм бол бидний амьдрал уг нь гоё урсах магадгүй юм шиг. За нэг жоохон философи юм байна. Гэхдээ сая таны яриаг сонсоод байхдаа би нэг өөртөө тохиолдсон түүхээ саналаа. Тэгээд яг үйлчлүүлэгч гэсэн талаасаа биш л те. 2016 онд би амгаах төгсчөөд юу ч гэдэггүй жоох хөхт өргөд гэж юу ч гэдэггүй жоох чарж дээр очижсэн байхгүй. Тэгээд солонгос хэдийгээр дадлах хийгээл амар хөөрцөн. Тэгээд сэтгэлийн өрөлтэй бөө маяг. Тэгээд надаа ингээд сэтгэлд үлдсэн нэг амар тод момент гэдэг. Тэрний үе ихлээр би ч хэмжээ ингээд гуглаад уншиж байгаа шүү дээ те. За хөгжлийн салбарт тэдэн жил ажилласан асар өндөр туршлагатай гэл. Тэгээд дээрээс нөгөө Harvard Fellowship хийсэн. Тэгээ Samsung гэмтэлтэй ажилласан гэл. За тэгэл амаа ухааны доктор гэл. Тэнгүүд ингээл за энэ хүн гэл бурхан шиг л хүн юм байна. Тэгээд нэг шинжлэх ухаан гэдэг зүйлийг ингээд ягштал баримталдаг хүн юм байна гэсэн тийм анхны ойлголттой очсон. Тэгээд анх удаа үргэлжлүүлэн судлах тэр өрөөнд нь ороод эмчтэй ингээд зэрэгцээ хараад зогсож байхад энэ чинь хийснэг үллээсэн байхгүй юу? Тэрнээс юм хэрэг энэ залбирсан. Үргэлжлүүлэн судлах тгийнхаа өмнө. Тэнгүүд дотроо би юу гэж бодсон бэхээр бүх энэ чинь ингээд шинжлэх ухаанд итгэдэг Harvard төгссөн хүн шүү дээ тий. Тэгсэн чинь яагаад бурхан залбираад байгаа юм болоо гэж бодсон. Тэгээд нөгөө үйлчлүүлэгчтэйгээ бас ингээд дараа тэгэл ихнийх удаа тэгээд өнгөрч чаа. Тэгэл би бодчихвол дараагийн удаа дахиад орсон чинь дараагийн удаа дахиад үйлчлүүлэгчтэйгээ нийлээд бүр залбираад байна. Тэнгүүд нь ингээд харчаад ингээд нөгөө 100% энэ хүн ингээд онлын хувьд бол бүх чадах зүйлээ хийж байгаа, судалгаа шинжилгээгээ хийж байгаа, эрдэм мэдлэг нь байна, туршлага нь байна. Бүх зүйл нь байна. Гэтэл энэ хүнд залбирал бас л хэрэгтэй байна гэж бодсон чинь тэгээд нэг таны хэлээд байгаа тэр одоо хүний итгэл үнэмшил гэдэг зүйл үнэхээр агуу юм аа л гэж бас үнэхээр агуу тэр чинь өөрөө залбираад тэгээ хажууд нь бас тэр үйлчлүүлэгч хүн залбирж байгаа гэдэг чинь хүнд чинь итгэл үнэмшил байж ижил нөгөө амьдрал цаашаа өрнөж юм л та. Хин хиндэ итгэхгүй дээр нь нөгөө гайхамшиг бүтэндээ гэдэгт итгэхгүй болохоор бидний нөгөө хийгээд байгаа эмчилгээч үрдэнгүй гэдэг юм байна. Хүмүүсийн сэтгэл зүйч гэсэн нэг тайвширч өгдөг юм байна л та. Тэгэхээр ер нь бол хорвоо ертөнцийн гайхамшигар дүүрэн гэж одоо энэ өвчнөө хайр номын зохиолч гэсэн маш их тайлбарлав. Яг тэгвэл бид нар яагаад хүссэн бүхнээ авч чадахгүй байгаа юм гээд чиний дуртай хүсэл зэргийн өвчтөр гэдэг чинь яагаад гэвэл энэ чиний чин хүсэл биш юм аа тийм. Эсвэл чин үнэн сэтгэлээсээ биш юм аа гэж байгаа тийм. Таны хэлдэг би нэг хүн дуртай. Хүсэл бүхэн биелдэг. Тэр хүсэл мөн л бол биелдэг. Тэр бас амар. Чиний л хүсэл бол биелэх ёстой гэдэг байна. Тэгэхээр манай
өргөдөлттэй болон энэ зул болттой эсвэл жирэмслэхгүй байгаа олон удаа оролдох хийж байгаа эсвэл шалтгаан тодорхойгүй үр хөвгтэй болох байгаа хүмүүс хитрхи битгий юмд ингэж нөгөө стресстэж гол нь тэрэндээ ингээд бүр өхөн хатал битгий тэмцээсэ гэж би зуураа яриад байхгүй бүр ингээд зууралдаад идэг шүү дээ. За одоо нэг нэгийн суулгах чигээр хоёулын суулгах чиг, хоёрын суулгах чигээр гурван суулгах чигээр ингээд нөгөө бүр ингээд чичрээл дайраад идэг гэх шиг дахиад юм шанс байхгүй юм шиг ингээд чүтгээд идэг. Тийм гэр бүлүүд яагаад гэдэг вэхээр хүн хүсэж байгаа юмнасаа их зууралдах тусам тэр зүйл нь алсраад идэв юм. Нөгөө нэг law of attraction талаасаа ч тийм. Тэгэхээр бидний дотор маш их айдас байгаа учраас бид нэр яарад идэг юм юмд яарад идэг, тэмүүлээд идэг, хитрхи хичээгээд идэг юм. А хэрвээ бид нар өөрөө өөртөө итгэж чадвал дотроо яарахаа болчтой. Яарахаа болоод ирэхээр чиний дотор амар амгалан оршоод тэгэхээр чиний гадна ч гэсэн амар амгалан оршоод бүх юм чиний хүснээр болдго юм байна л да. Тэгэхээр бид нар одоо тэр нууц гэж киног манайхаа ер нь дахиад нэг үзчихмээр тий. Одоо нэг арай нэг ойлголт нь энэ хорвоо ертөнцийн ойлголт нь жоохон өөр болсон цагт дахиад нэг уншаад үзвэл үнэхээр бас л гайхамшиг тийм. Хүн зүгээр өөрөө л амьдралдаа хариуцлагатай болж чадвал тий. Хинч миний асуудалд буруугүй. Нэгдүгээр өргөдөлтэй байгаа бол хинч чиний асуудал буруу. Энэ өргөдөл гэдэг юм чи өөрөө ч буруугүй юм. Өөрөө ч буруу. Зүгээр ч өөрөө дуудаад байгаа. Юугаараа гэвэл нөгөө бодлороо хуучин итгэсэн тэр өөрт суусан тэр маш их доминант болоод байгаа итгэл үнэмшлэрээ тий буруу итгэл үнэмшлэрээ хүн тэгдэг гэсэн өргөдөл чи ингэдэг гэсэн энэ ярианд би аягүй дургу. Ингэдэг гэсэн тэгдэг гэсэн тэгээд сургаар имчилгээ хийдэг. Сургаар өөрөө онш тавьдаг. Сургаар имчилгээ бүр хийдэг. Оролдлого хийдэг. Энэ стресс нь буцаагаад нөгөө өргөдөл гэдэг оншийг сонсчингууд буцаага стресс болоод байна. Нөгөө нэг гэр бүлийн харилцаа нөгөө гэр бүлийн хоёрын секс нь хүртэл стресс болж эхэллээ тий. Ажил шиг болдог тий. Нөгөө ажил шиг болчихно. Хүн секс хийх болгондоо нөгөө таашаал авах биш. За одоо хоёул үгт тал шиг болтой архил та. Хоёр даадгүй гэхээр нөгөө цикл болгоно хянах гад нөгөө контрол өөрийгөө контролдод эхэлж. Гэтэл бурхан минь чи хизээч тэр овуляц болохыг хизээч тэр үндгээс ялгархыг хянч чадахгүй. Хизээч жирэмсэн болох нөхцөлийг чи хянч чадахгүй. Зүгээр нөхцөл байдлыг орхи. 50 орхи. Тэр сар болгон циклээ үзэхээ байр, сар болгон тэр халуунаа үзэхээ байр. Зүгээр л тайвшрал. Имчилгээгээ хий зүгээр тайвшир. Тэгсэн нөхцөлд үр хөвгт бол өөрөө царайд хүрээд ирдэг юм аа гэдэг. Энэ өргөдөлтэй гэр бүл бүр хилж өгмөр сан. Харин тий. Тэгээд би бас нэг юм санаад хэлэхэд нөгөө 2016 оноос ажлаад өргөдөлтэй маш олон асуудал уулзж байна. Тэгээд чамд маш их хариун туршлага байна. Тэгээд би ингээд одоо өөрөөр хэлбэл хороо ертөнцийн ингээд сайн муу дэшээ доошоо өндөр гэдэг зүйлийг ингээд нэг мэдгүй ч гэсэн ингээд өдөр болго ингээд дүүшүүлэгчдээсээ ингээд сурдаг. Тэгээд надад ингээд янз бүрийн одоо суур хүчин зүйлтэй ч юм уу те янз бүрийн хүчний шалтгаантайгаас гадна янз бүрийн зан характертай хүмүүс орж ирдэг. Янз бүрийн байдлаар өөрийгөө илэрхийлдэг. Тэг болгонд нь л ингээд сураал ингэдэм байх да тэгдэм байх да гэдгийг ойлгоол. За энэ тохиолдолд нь одоо хүндээ яаж тайлбарлаж өгөх болох юм бол гэдэг ингээд жооноор ингээд жоохон байхаас ингээд сураал явсан байхгүй. Тэгээ одоо ч гэсэн сурсаар байгаа. Тэгээ энэ дээр ингээд нэг ингээд жанжин шугамтай үлдсэн. Тэр нь болохоор би эерэг байх хэрэгтэй юм байна гэдэг. Яг. Тэгээ яасан бэ гэхээр анх ирчээд би нэг ах жоохон бахтаа ингээ 24 настай ингээл хүмүүс ингээ айдаг гэсэн байхгүй. Би өөрөө айдтай. Би чадахгүй бахтаа гэсэн айдтай. Тэгсэн чинь нэг үйлчлүүлэгч ингээд юу гэсэн мэхээр нэг эмчиг надад муулж байгаа байхгүй. Би тэр эмчтэй дахиж очихгүй. Яасан гэж болохгүй гэсэн. Тэнгүүд ингээ би нэг чи тэрвэ болохгүй гэж хэлчих юм бол энэ их надад дахиад ирэхгүй байна гэж бодоо. Тэгээд эсвэргээрээ нөгөө нэг ингээд эрэгтлийг нь хараад ярилцаад тэгээд яасан чинь тухайн мөн гэж жирэмслээд ярьсан байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш бас ингээд одоо л ингээд сураалын тэнгууд нөгөө өвшүүлэг чинь дээшээ доошоо сэтгэлзгээ заримдаа нүдтэй баяртай орж ирнэ, заримдаа гонхтой орж ирнэ. Тэг болгонд нь би энэ чинь ингээд өдрөг сэтгэлзүүгээр тэр үнийг ингээд босгоод арах хэрэгтэй юм гэсэн бодолтой болсон. Яг үнэ. Тэгээд энэ номон дээр нөгөө нэг маш олон жишээнүүд бичигдсэн байдаг шүү дээ. Айгуу сэтгэл өвдөмж Монгол жишээнүүд ч байдаг, Солонгос жишээнүүд ч байдаг. Тэнгүүд нөгөө таны хэлдгээр хүмүүс ингээд одоо бусдыг сонсохыг хүсдэг юм байл та нөгөө одоо жишээлбэл одоо бусад хүмүүсийн асуудал ч тийм найзууд бүгд хүнтэй суугаад байна, би хүнтэй сумаар санагдав. Найзууд бүгд хүүхэдтэй болчихлоо, би хүүхэдтэй болчихсон юм шиг санагдав. Тэнгүүд дээрээс нь нөгөө нэг өргөдөл гэдэг маань хүн болгоны нүдэн дээр байж идэг. Одоо энэ хоёр чинь 5 жил болчихсон. Яа хүүхэд гардаг юм бол
тий хэцүү л тий. Хүмүүс ярьдаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг Аз салт бол нөгөө аав ээж, хадам аав ээжийн одоо нөлөө бас айгүй гэр бүлийн нөлөө маш их байгаа байхгүй. Тэгвэл энэ номнод бас тэр шинэлэг амар гоё бичсэн тий. Хэрвээ таны эргэн тойрны чи хэн нэгэн өргөдлийн асуудалтай яг одоо тулгараад байгаа бол таны хийж чадах юм нь юу юм бэ? Таны ямар хандлага одоо тэр эмэгтэйг босгох гэд туслах юм бэ гэж байгаа. Тэрнээс ш ингээд одоо ингээд тулгын шаард ч юм уу эсвэл асуух ч юм уу тий орон зайд нь халт гэсэн үгүүд биш. Тэгвэл бид нар ингээд тусалж гин гэд хүний орон зайд халдаад идэг юм нэг би бас ном хорлоод байдаг байхгүй. Бид нар ч нөгөө бусдын болоогүй түүхийг ярьж өгöd байдаг. Нэгдүгээр хоёрдугаарт ингээд туслах гэж байгаа нэг ингээд нөгөө эмчтэр очсноо ард гэр нь ялангуяа ээж аав нь энэ миний л буруу баг. Энэ би л энэ нөгөө өргүүл төрүүлсэн юм шиг байна хүүгээ охиноо. Миний л буруу баг. Эмчлээд өгөөч гэд өөрөө өөртөө ээж аав нь хүртэл буруугаа тэгээд явчихсан юм байна. Тэгэхээр нөгөө асуудал нөгөө удмаараа ингээ буруу болоо явчихдаг юм байна л да. Тэгэхээр өргүүдэлтэй гэр бүлүүдийг яаж дэмжих вэ гэхээр чи болноо. Ийм яг чиний адилхан онцтой ийм хүмүүс ийм хүүхдтэй болж исэн түүх байна. Манайх юу хийж чадах вэ? Ийм хийж чадна. Эхлээд хоёулаа уншиж чинь тогтоод урам өгөх нь яг зөв. Тэгээ ийм ч хамгийн гол нь үгүй гэдэг үгнээсээ төрүүлээд болно шүү дээ. Болно шүү дээ гэж хэлэхээр хүнд ямар гоё итгэл төрүүлдэг гэж санана. Тэр хамгийн чухал шүү дээ. Би нэг найзтайгаа нэг саяхан нэг ойрд яриад. Гэтэ би тэр найзаагаа нэг ярьдаг типийн нэг мэддэггүй ээж хол байдаг л да. Тэгээд юу ярих гээд цар залгасан чинь ерөөсөө хэлэх үгнийхаа тэр нь тийм гэдэг хариулт байгаа байхгүй. Тэрнийхээ өмнө олгонд нь бүр автомат гүй гэж ирээл тийм гэдгээ тайлбарлах юм. Би бүр 3 удаа тийг сонсчоод бүр гайхаад угаасаа л энэ хүний нөө оюун санаанд нь ер нь юмыг айгуу тийм хүлээн зөвшөөрөх дургу айгуу сөрөг хандлага их байгаа даа учраас тэр бүгдийг дандаа гүй гэж эхлэдэг байгаа байхгүй. Яг энэ шиг эмч хэрвээ заа бай асуудал байна да хөө гэж эхлүүл тэгэл дуусаа шүү. Тэгэл жимсэх магадлал 50% даа шүү. Таны бас та түрүүний яран дээр хэлсэн шүү дээ. Гайхамшиг байдаг гэдэгт итгэе. Хоол нь тэр л итгэх. Бас яг залуу хэмжээнд бас алднаа онноо те. Тэгвэл энэ дээр яаж исэн бэхлээр би бас ингээл нэг эр бэлгийн эсийн шинжилгээнд ингээд бүр ингээд тэр чод нэг удаагийн дур тавилтаар хэдэн саяар нь ялгаруулах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь ингээд ер нь нэг хэдхэн ширхэг байгаад болтгоо. Тэнгүүд нэгэл би авирлаг одоо би яаж хэлээ та. Яаж одоо гэдэг хүн мэдээсний тэр талаараа уншаад авцсан байсан өмнө. Тэнгүүд нь би гэдэг болохгүй юм чи гэхээр нь болохгүй үргэлжлүүлээс болох. Тэгэл ерөөхдөө нөгөө нэг одоо хэрвээ тэр чинь одоо ингээд зааглаа. Тэгээ 100 одоо би 90% өөртөө итгэлтэй байгаа байхгүй юу? Яг тэгэхээр тийм хариутай хүмүүс угаасаа болтгоо гэдгийг өчнөө судалгаа шинжилгээгээр өчнөө олон шинжилгээ гаргаад ирсэн. Миний сурсан шинжилгээ ухаан болсон чинь энэ үнийг үр шилжүүлэн суулгах хэмжээнд оруулаа гэдэг тийм одоо юу байгаа байхгүй юу? Тэгээ би хэрвээ шалгалт өгөх юм бол тэрийг ингээд тэр хариултыг сонгож тэмцэн гэсэн үг шүү дээ. Тэгээ миний сурсан шинжилгээ ухаанаар болсон чинь тэр үнийг үр шилжүүлэн суулгах хэмжээнд оруулах ёстой байсан. Тэр хэмжээгээр ингээд чиглүүлж өгч байгаа байхгүй юу? Тэгсэн чи яасан гэж дараа сарын чиглэлээ ороод ирсэн. Тэгээд ер нь гайхамшиг байдаг гэдэг заавал итгэх хэрэгтэй гэж байна. Тэрнээс гадна нэг одоо ингээд би ингээд за одоо хэцүүтэй энэ л хүн ингээд нөгөө нэг болохгүй байх таа гэсэн тийм бодлоор заримдаа эхэлдэг байхгүй юу ингээд хүндээ мэдээж нөгөө тайлбарыг нь хэлж өгнө шүү дээ ингээд мэдээж өөдрөг байдлаа хадгална. Гэхдээ нөгөө талдаа болохоор за танд ийм эрсдэл байгаа. Тэгэхээр дахин яг тантай адилхан ийм одоо тантай адилхан ийм нөхцөл байдалтай хүмүүсийн тэдэн хувь нь л эхний орлогоороо жирэмсэлдэг. За ер нь бол ингээд танд одоо тоо баримтаа хэлнэ гэдэг яад гэхээр тэр үнэн бод мэдээлэл өгөх нь миний үүрэг юм чинь те. Тэгээд хэлжэл дотроо хасан чинь ингээд за хэцүү дээ гэж бодно. Тэгээд та хэрвээ энэ миний санал болгож байгаа амжилттай үеийг зөвшөөрч ивэл өмсгийг эхлүүлж болно. Хэрвээ зөвшөөрөхгүй хүлээн зөвшөөрөхгүй бол танд БЦ бусад сонголтууд байна гэд хэлэл гаргадаг байхгүй. Тэнгүүд нөгөө хүн чинь их чинь ингээд мэдрээд байна. Зүгээрээ би ингээд орчоо зүгээрээ би ингээд хариуцлага үлдээнэ гэж тэгэл имчилгээнд эхэлдэг. Тэнгүүд ингээд яа одоо бараг л болохгүй дээ гэсэн тийм нэг одоо таамаг дата мэдээлэл байгаа ч гэсэн сүп гэж болол гараад ирдэг хүмүүс байдаг. Харин эсвэргээрээ ингээд 20 дөнгөж гарцсан. Зөвхөн үр дамжуулах холоон шалтгаантай эсвэл бүр шалтгаан тодорхойгүй үргэлжлэлтэй хэд хэдэн эмнэлгээр ингээ явцсан. Тэгээд би яагаад болдгоо модоо ийм залуухан бүх юм зүгээр хагаад яагаад болдгоо болоо гэж бодоод за би бодлоо нөхцөл байдал нь ингээ сайн тавилан сайтай жирэмслэх магадлал таны хувьд өндөр гэж би харж байна. Тэгээд хэрэг хүсэх юм бол ингээ манай дээр ч гэсэн үргэлжлүүлээд үзье гэж хэлдэг байхгүй. Тэгээ бар заримдаа хийх болохгүй. Тэр чинь нөгөө психоос хамаадаг. Нөгөө буруу итгэл үнэмшил те тархинд нь суудсан тэр буруу кодууд нь үлдээд байна л гэж харах хэрэгтэй байгаа. Бид нар чинь ер нь нөгөө
хүний бие чинь өөрийнхөө юм тэнцвэрт гэдэг хадгалах системтэй шүү дээ. Чухал системтэй. Ер нь хүний бие дотор хүний тархинд ч тэр хүний бие организмд тэр ер нь өөрийн гэсэн гомеостаз буюу баланс тэнцвэрийг барьж идэг тийм систем ажиллаж байна. Гэхдээ бид нар дааруул арьсаа агшаагаад дулаан алдахгүй болгодог, үлсүүл очоод хоол иддэг, эсвэл шээс хөрөөд бөөрийн үйл ажиллагаа жоохон зогсоогоо даарч ивэл жоохон шингэнээ хөрвүүлдэг ч юм уу те биеийн халууныг гүүж ивэл биеийн халууныг жоохон нэмэгдүүлчих юм уу судасных нь зүрхтийнх нь агшлтыг нэмэгдүүлээд цусны эргэлтийг хурдсуулдаг. Энийг гомеостаз гэж байна. Гэтэл стресстэй хүмүүс яагаад энэ гомеостаз нь энийгээ давамт хийхгүйгээр яагаад цаашаага ингэж нөгөө физик болон биеийнх нь уруулан дасан цогцож чадахгүй байна гэвэл энэ дунд нэг аластаз гэж механизм ажилладаг юм байна. Бид нар энийг нэг мэдгүй. Энийг ялангуяа тамирчид их ярьдаг юм байна. Юу вэ гэхээр гомеостаз гэдэг юм бол хүний биеийн дотоод үйл ажиллагаа, биологийн химийн, механик бүх үйл ажиллагааг тэнцвэртэй байдлыг тэнцвэртэй баланс буюу стабил байдлыг хадгалахад зориулагдсан одоо хий нөхцөл байдал гэж байгаа байхгүй. Нөгөө жижигхэн даван туулах одоо жишээлбэл нэг халуун юм төрчлөхэд би огцом гараа татаж авдаг гэдэг чинь миний гомеостаз байхгүй тийм би төлөвдөхгүй тул тэнцвэрээ хадгалж байна. Гэтэл алостаз гэдэг нь болохоор илүү нөгөө хуримтгай юм нөхцөл байдаг. Гадаад орчны хуримтгай нөхцөл байдал өөрийгөө дасан зохицуулах тийм хуримтгай өөрчлөгддөг, өөрчлөлтөө нөхцөл стабилийг барих биш. Адаптац буюу дасан зохицох чадварыг хадгалах механизм аластаз гэж ажилладаг юм байна. Энэ ялангуяа тамирчдад одоо жишээлбэл тамирчид нэг өдөр 100 кг өрөхгүй шүү дээ. Яадгүйхээр өдрөө болгон бага сайсаар байгаад сайжруулдаг. Тэр нь яваа гэхээр аластаз механизм нь ажилладаг юм байна л да. Тэр аластаз систем нь яадгүйхээр за өнөөдөр энэ 5 кг өргөчлөө. За маргааш 20-ыг өргөчлөө. За нөгөөдөр энэ тэнэг чинь 40-ыг өргөж магадгүй юм байна. Хоёулаа бэлэн байдалд орё да гэд оройжонгоо шүнжэнгөө нөгөө дасан зохицох байдал нь нөгөө процесстай дасан зохицож идэв юм байна л да. Гэтэл хүний бие механизм юунд сураагүй гэвэл стресст удаан архаг стресст дасан зохицож сураагүй юм байна. За. Энэ архаг стресс үүсэхээр хүний механизм бүр ингээд дисфункц болдог юм. Өргөдөлтөй хүмүүс чинь тэр чигээр архаг стресс. Тийм. Өргөдөлтөй хүмүүсийн тэр чигээрээ шалтгаан нь архаг стресс байхгүй. Тэгээд үүнээс болоод өргөдөлтөй хүмүүс жимслэхгүй байгаад байгаа нөхцөлөөр биентэй холбоотой байдаг юм. Яг бол нэг стресс гэдэг юм өөрөө стрессийн үед ялгардаг кортизол гэдэг даавар нь өөрөө прогестерон даавараас үүсэлтэй байдаг. Тэгэхээр чи их л стресстэй байвал чиний нөгөө бэлгийн нөгөө хамгийн чухал жирэмснийг хадгалах хэвээр прогестерон дааврыг чинь асар их тэр кортизол даавар чинь зарцуулаад аваад байгаа юм биш үү гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд ирэхээр нөгөө прогестерон, эстроген хоёр даавар чинь тэнцвэртэй ээжж хүн жирэмснээ тогтдог. Гэтэл стресстэй левел тэр прогестерон даавар нь дутаад байна л гэсэн. Багтаад байна. Тэгэхээр энэ хоёр даавар тэнцвэргүй байгаа нөхцөл чи эзэж жирэмшлэхгүй. Тэгэхээр нэг шалтгаан чинь энэ. Тэгэхээр хүн юу гэж бодох ёстой гэхээр чи стресстэй байгаа бол юунд юм мэдэхгүй те. Эсвэл жирэмслээс айгаад байна уу? Эсвэл чи хүүхд гаргахаас айгаад байна уу? Эсвэл чи хүүхдээ материалыг болон одоо физикэлээ төрүүлж чадахгүй болов уу гэдгээс айгаад байна те. Тэжээж чадахгүй гэдгээс айгаад байна. Эсвэл чиний суусан нөхөр чинь чамтай хамт амьдрах бол үгүй болов гэдэгт эргэлзээд байна уу? Нөгөө далд байгаа айц стрессүүд нь нөлөөлөд байдаг байхгүй. Тэгэхээр манайхан яг шалтгаангүй жирэмслэхгүй байгаа нөхцлүүд нь ерөөсөө л энэ юу вэ гэхээр зүгээр дотор байгаа айдас, дотор байгаа эргэлзээ, дотор байгаа стрессүүд чинь чиний биеийг байнгын нөхцөл байдалд нөгөө бидний урт уртад тарих хизээнэл бидрийг хамгаалах үүрэгтэй шүү дээ. Бидний далд ухамсар хизээний бидрийг хамгаалах үүрэгтэй. Тэрний тулд энэ хорвоорт цус болж байгаа бүх л мэдээллүүдийг ингээл далд ухамсар дотор бид нар хадгалаад байж идэг. Яг хэрэгтэй үеийн гараад ирэнгүүт за хүүхд гарах айгуу гоё хүүхд гарах хүүхдтэй болоо бид тэр гоё амьдрнаа гэж бодож исэн чинь гинт нөгөө далд ухамсараас нь хүүхд гаргахаар чи хоёлоо чи ингээл ажиллаа хийхгүй болно чи мөнгөгүй болно энэ нөхөр чинь нэр нь зөв хүн үү биш бүн үү ингээд нөгөө эргэлзээг явуулдаг юм байна. Нэг ёсны эргэлзээ гэдэг бол чиний ууг нь хамтрагч юм. Чи энийг даван туулаад асуудлаа шийдэж чааш авах хэрэгтэй. Нөгөө аластаас механизм ажиллах хэрэгтэй. Байтал бид нар яадгүй гэхээр юмд ийм стабил байх туфта. Ялангуяа эмэгтэйчүүд аюулгүй комфорт зон гэж яриад. Тийм комфорт зоноос гарах дурггүй. За би ингээд нэг жил хүүхд харахгүй хүүхдээ гараад хараад ажиллаа хийхгүй байлаа гэхээр чамаас юу унчих гэдэг юм те тэрийг ойлгодгоо. Тэгэхээр хүн хэрвээ чи өргөдөлтөд байгаад байвал өөрөөсөө одоо энийг үзэж байгаа хүмүүс өргөдөлтөй асуудалтай хүмүүс байгаа бол эргүүлээд байгаа бол зөвхөн өөрөөсөө
би яагаад жирэмслэхгүй юм бэ? Хүүхд ирэх нь надад юунд нөлөөлөх гэдэг юм. Өөрөөсөө асуулт сурах хэрэгтэй. Яагаад? Юуны тулд? Та бүхэн ярьж байгаа жишээ бүхэнд бол хамааралгүй. Тодорхой хүмүүст хамааралтай. Тэгээд яг тулгаж авч одоо тодруулж хэлж байгаа жишээ нь бас ингээд жишээ болгож байгаа жишээ болохоос биш ингээд өрөвдөлтөй хосоолын тийм биш байна. Гэр бүлтэй асуудалтай шүү энэ гэсэн утгаар эсвэл энэс чинь чамаас сэтгэл зүгээ ингээд доктортой бэлдээгүүс чинь боллоо гэсэн бас биш шүү. Тэгээд нэг гаргалгаа гэдэг бас энэ бол бидний олон нөгөө тохиолдлуудаас харж байгаа үнцэг. Нэгд хоёрдугаар зүгээр сэтгэл зүйн шалтгаанууд нь ийм байдаг юм а гэдгийг бид нар дурж байгаа болохоос одоо буцаагаад заримдаа нэг подкаст эдрийн дараа надаас судж та яг подкастн дээр ярьж байгаа ашгаа байж чаддгүй өдр идэв шүү дээ. Тэгээд чаддгүй юм уу? Тэр би одоо яг алийг асууж байгаа юм бол да. Тэгээд нэг хүм болгоны л өөр лагаалаа. Тэгээд хамгийн гол нь одоо энэ нөгөө энэ ном дээр ч гэсэн ингээд одоо би одоо олон ингээд онлайн ном энэ уншлаа. Тэгээд өргөдлийн ном энэ зөндөл уншлаа. Тэгээд хувийн хөгжлийн ном энэ уншиж үзлээ. Тэгэнгүүт нөгөө энэ номыг редактор хийж явах явцад энэ ном ингээд ерөөхдөө бол тийм нэг сэтгэл зүйн асуудлыг ингээд маш тодорхой гаргасан. Тэгээд саяны нөгөө энгийн бичсэн. Тэгээд аюу энгийн бичсэн. Тэгээд дээрэс нь ингээд бүхэлд нь ингээд уншаад дуусгаад би хэвэн юм байна. Би зүгээр юм байна. Би болох юм байна гэдэг тийм нөгөө тийм итгэл найдвар тэгээд үлдэхээр хамгийн сүлд нь өгдөг нь хамгийн гоё. Тэгээд ерөөсөө ч нөгөө хүнд амгаахын хэллэг энэ төр байхгүй учраас ойлгоход амар. Тэгээд баг энийг уншиж ирээд манай нэг би үчил санал болгосон байхгүй. Манай хүмүүс навиг авч уншиж байгаа. Тэгсэн чинь яг таны хэлсэнчлэн нөгөө нэг өргөдөл ба зулбал гэдэг зүйлтэйгээ нүүр тулахад жоохон хэцүү байсан. Тэгээд номыг ингээд нэгэд үзэнгүүд тэгэл баг ингээд ийм шалтгаанаас болоод өргөдөлтэй ийм шалтгаанаас болоод зулбж байгаа гэж одоо нөгөө хүн тоо баримт ч юм уу байх юм болов гэж бодсон чинь харин эсрэгээрээ ингээд нөгөө ингээд ээжтэй эхэлж байгаа юм шиг тийм нэг аргадуулаад бөөлүүлээд байгаа юм шиг тийм мэдрэмжтэйс учраас ингээд бүршүүлэл нэмэгдээд айгүй амархан уншсан. Тэгээд нөгөө нөхрүүд ингээд ер нь бол нэг тийм одоо ном унших дургүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд нөхөртөө бүр ажилт нэг уншдаг гинэ. Энэ үед нь гэр бүлийн хүн нь ийм сэтгэлээр ингэж дэмжвэл болно. Гэхдээ энэ дээр бас нөгөө нэг эхнэрийг дэмжихээс илүү нөгөө нөхрийг дэмжих байсан шүү дээ. Нөхөр яг үндэ ингээд адилхан зовлонтой зовлонцыг туулж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь гэр бүлийн асуудал. Эн чинь нэг хүний алдаа биш, нэг хүний буруутгах биш. Энэ хоёулаа эхнэр нөхөр хоёрын хоёулангийнхан даван туулах ёстой нэг замнал гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Энийг зөв туулчих юм бол цаана нэрээдүү байгаа шүү дээ. Үүл замхарнаа цаана цэлмэл тэнгэр байгаа шүү гэдгийг л харах хэрэгтэй гэдгийг л маш гоё чиглүүлээд идэв юм лээ. Хоёулаа нөгөө энэ манай энэ CLW шимдэг дээр нөгөө ямар нөгөө юудуудыг нөгөө туслах техникүүдийг ашигладаг ямар ажилтнуудыг хийдэг талаараа бас нэг товчхон дурдвал яг тэгвэл одоо ч жишээлбэл чиптэй түрүү ярьлаа шүү дээ нөгөө эр билгийн хийсэн маш цөөн байгаа тохиолдол маш их байдаг. Тэгээ ялангуяа манай Монгол хүмүүсийн соёл болохоор ирчүүд ерөөсөө шинжилгээнд орно би орох ёстой гэдгээ ерөөсөө ойлгодог байхгүй. Одоо бол арай гайгүй дээр болсон. Яг тэгвэл онцлогоо хийгддэг болоод эмчилгээ хийгддэг болсон мэдсэн цагаас хойш гайгүй болсон. Тэгэхээр хэрвээ бид нар ийм азосперми буюу үнэхээр сперматоз сайдхан эсийнхэн тоо цөөн ийм байгаад манайх маш гоё ажилтруудыг хийдэг болсон. Чи тэр ажилтрууд болсон. Энэ дээр бас нэг хоёр жишээ байдаг те. Нөгөө нэг яг нэг тамирчны жишээ те. Гаднаас нь харахад ингээл амар гоё тамирчин залуу ороод ирсэн. Үнэхээр энэ хүндэн дээр үнэхээр шалтгаан байхгүй хаа нөхөртнө гэж бодсон гэж байна. Тэгээ шинжилгээ авсан чи хадам ээж нь ч гэсэн нөгөө нэг байнга бэрээ буруудаг. Солон киноноор гардаг шиг юм болдог юм шиг байна тий. Тэгсэн чинь яг бодит байдал дээр шиндэх хоноор гараад ирсэн чинь үнэхээр тийм байсан. Тэгвэл тэр хүнээс юу манайх одоо нөгөө тесэ гэж албарыг хийж байгаа. Чи тэрийгэ босноо. Тесэ гэдэг нөгөө үрэж ингэд нэр бэлгээс байхгүй. Тэгээд үр дамжуулах одоо хоолой хэм гуурсан удамсан үрс өмчс сувгана гэж битүүрсэн. Тэрнээс шалтгаалаад төмсөг ажиллаад байдаг. Тавраа ялгардаг. Эр бэлгээс үйлдвэрлэдэг. Тэгсэрээ гадагшуулж чадахгүй. Гадагшуулж чадах болохоор жирэмсүүлж чадахгүй. Тэгээд тэрийг бол нөө төмсгнөөс эр бэлгээсийг нь гаргаж аваад үргэлжлүүлэн суулгах одоо лабораторид үндээстэй нийлүүлээд үр хөврөл болгоод бэлэн болсон үр хөврөлөө өмөө хондод суулгаад үргэлжлүүлэн суулгалттай ажиллаж хийгээл явчихсан. Энэ бол маш шийдэгдэх боломжтой. Тэгээд айгүй би баг мэрэгтэй шалгаантай өргөдөлт хүмүүстэй ажиллах дуртай. Яагаад гэхээр амжилттай юм айгүй өндөр байдаг. Үр дүн маш тодорхой хурдан хугацаанд гардаг. Үр дүн сайтай. Амжилттай хувь маш өндөр байгаа байхгүй. Шийдэл айгүй амархан. Ер нь манай Монголд амжилттай хувь нь үржилэн суулгах энэ бүх процедурын дундаж хувь нь хэд байгаа даа. Дэлхийн шинжлэх ухаанаа дэлхийн бол айгүй багаар хэлдэг те 2025 2025 гэдэг. Тэгээ бид нар ч гэсэн ерөөдөө бол яг эмнэлгийн өөрсдийн дотоод
байдлаа ингээ харах юм бол 30-40% гэж бол хэлж чадна. Гэхдээ энэ чинь 20 настай 25 настай хүүхэд 45 настай хүүхэд эмэгтэй хоёрын хооронд ингээд голдон 30-40% гэсэн. Бид нэг л имийг өөрчилж чадахгүй байхгүй. Биологоор өгөгдсөн наснаа явцаар насны явцаар цөөрсөн эсүүдийн тоог бид яаж ч хүчээр нэмж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо ялангуяа манайхан чинь нөгөө антимюллерийн юг дааврыг үзчихгээд нөгөө өндгийн эсийн нөөцийг тодорхойлуулж чад маш их асуудалтай ирээд байгаа шүү дээ. Өндгийн эсийн нөөц нь одоо 45 та хүнийг 35 настай хүнээ даниж байна. 35 настай мөртлөө айл хэзээ 50 хүрсэн хүнээ даниж байгаад байна. Энэ юутай холбоотой юм гэхээр нэг хүний өөрийнх нь сэтгэл зүй. Хоёрд нь чинь угаасаа төрхөөсөө заяасан өөрийнх нь өгөгдмөл эсийн тоо байгаа хгүй. Энэ чинь биологиороо төрөлхийн өгөгдсөн тоог бид яаж нэмж чадахгүй, яаж хасч чадахгүй. Энэ бол сар болгон биений нэрж байгаатай холбоотой сар болгон өндийн эсрэг ялгарчод байгаа бол жамаа ёсоор 50 нас хүрэхдээ дууснаа гэсэн гэдгийг манай эмэгтэйчүүдэд бас их ойлгох хэрэгтэй. Хоёрт бас нэг хэцүү юм байгаад байдаг. Ялангуяа одоо сүүлийн үед энэ өндөвчний эсвэл нөгөө наадцаас өрөслөөс хамааралтай. Ялангуяа нөгөө нөхөн өвчгүн эрхтний өрөсөлт өвчнүүд манай Монголд 90-ад оноос 2010 он хүртэл маш их байлаа шүү дээ. Энэ одоо ч гэсэн их байгаа. Тэгэхээр яадгүй гэхээр хүмүүс архаг байдлаар архачулдаг, эмчилгээ хийддэг. Тэгээд танаа дээр ирж байгаа шалтгаанууд нь дандаа наалдац эсвэл битүүрэлтэй, эмэгтэй өрийн сувгийн битүүрэл, эрэгтэй өрийн сувгийн битүүрэл энэ юутай холбоотой юм? Зүгээр л эрүүл мэнд, эрүүл ахуй. Тэр нөхөн өвчгөө эрхтнээ нүүр шиг хайрлаач. Бид нар нүрээ пүүдэрдэл гэдэг болио л доо. Тэгсэн дор тэр доод нүрээ анхаараач гэж хэлмээр санагдав. Гоё үг нь чи нөхөр өвчгөө эрхтнээ нүүр шиг хайрлаач. Тэр чинь эрүүл байж ич тэр наалдцгүй тэр ямар нэгэн сорвжилтгүй байгаа нөхцөл бид нар жирэмслэх боломж нь 100% нэгтгэх гэдэг байгаа юм. Гэтэл умааны эрүүл нас нь дөнгөж 30 гарч байгаа, дөнгөж 40 гарч байгаа. Тэгсэн мөртлөө өөрийгөө бүр имээ шиг бодоо явцсан нөхдөд байна. Яагаад гэвэл жирэмслэхгүй гэдэг үгийг хэн нэгний амнаас сонсцсон. Эсвэл ямар нэгэн жижигхэн хагалгаа хийлгээд өөрийн сувг нь ялтчгүй одоо умаа гадах жирэмсэн маш их тохиолдож байна. Сүүлээд манай салбарт бол их бархын салбарт маш их байгаа. Ялангуяа зулбалтууд маш их байгаа. Эний чинь дараа наалдц их үсээд байдаг. Эсвэл өрийн хоолойг ялтчгүй таслаад боох асуудал гараад байдаг. Ингэчгээр нөхрүүд юу гэж боддог вэ гэхээр өрийн сувгийг боочхоор энэ хүн эмэгтэй хүн биш болчихлоо гэж ойлгодог. Энэ одоо маш их өрөөд. Тэгэхээр энийг бид нэр эмчнэр өөрөө өөрснөө тайлбараа аягүй сайн хийж байгаа хэрэгтэй. Бид нар эмчнэр үйлчлүүлэгчтэй ярих цаг хэрэгсээ биднэрт байдгүй. Нэг хүнийг одоо бол сүүлийн үед бүр 10 минут 15 минут үзэж байгаа. Ийм нөхцөл бид нар за өөрийн сувг чи ингээд ойцсон шүү, бооцсон шүү, одоо чи ингээд жирэмсдэггүйгээд хэлж амжин. Тэрнээс илүү ингээд хэлж чаддгүй. Тэгээд нөгөө хүн чинь тархиндаа юу гэж кодлоод явдггүй гэхээр би жирэмсэхгүй юм байна гэж кодлчихдээ. Гэтэл нөгөө өрийн хоолойнд өнгөрөх байгаа шүү дээ. 50% жирэмслэх магадлал байгаа шүү дээ. Тэрийг яагаад хэлж өгч болохгүй. Тэгээд дээр нөхөрт нь яагаад тайлбарж өгч болохгүй юм бэ? Нөхөр нь ямар ойлголттой үлддэг вэ гэхээр энэ манай ихнэр одоо эмэгтэй хүн биш болсон юм байна. За ихнэрээ солино гэж яваад. Тийм юм байгаагүй. Зүгээр маш их байгаа. Яг үхээр энэ хүн өөрийн хоолойг нь боочхоор дааврын үйл ажиллагаанд хэвийн явагдана гэдгийг тэр хүн ойлгохгүй шүү дээ. Яг тэгвэл тэр чинь үнэхээр боочлаа гэхээр бүхний боогоо ичдэг бараг секс хийж болохгүй гэдэг ойлголт маш их байсан байхгүй юу? Одоо арай гайгүй. Тийм чи би одоо бас нэг юм хэлмээр санагдаад байдаг. Нөгөө одоо өргөдлөөс болоод хосуу салтгүй асуулт байдаг шүү дээ. Тэнгүүд би босон чинь бас л ингээд жоохон хайр цэнгэл сэтгэжил байгаа юм л да. Одоо болохоор ингээд 10 жил цуг амьдэрсэн л ингээд хөтрээгүй эсвэл ингээд бэлгийн харилцаанд ингээд жилдээ хэдхэн ордог эрэгтэйтэй ингээд ласан дуртай амьдарч байгаа эмэгтэйчүүд ч юм уу байдаг. Эсвэл 40 гарсан ирнэ бэлгийн харилцаанд орж үзээгүй эмэгтэйчүүд ч ирдэг. Тэнгүүд яг хэлгээд байгаа санаа нь би босон чинь ингээд миний яг над дээр ирж байгаа хүмүүс нь өргөдлөөс болоод салаагүй хүмүүс над дээр ирээд байдаг байхгүй юу? Ингээд тэрийг даван туулах гээд ирээд байдаг. Тэнгүүд би басан чинь ингээд хүмүүст юу гэж ирдэг байсан бэ? Юу гэж өөрөө илэрхийлдэг байсан бэ гэхээр өргөдлөөс болоод хүмүүс алдгуумаа. Ингээд баг ингээд би биендээ хайртай учраас ингээд өргөдлийг даван туулах гээд ингээд тамтай амьдрал гэдэг гэж нэг найзтай ярихгүй юу? Тэгсэн чинь нөгөө бас найз маань надад юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй нандаа чамд сонснууд нь очихгүй шүү дээ. Тэнгүүд ингээд тийштэй би ингээд над дээр ирж байгаа хүмүүсээр л амьдралыг ингээд төсөөлөд байна шүү дээ. Нэрээ яг нэг статистик баримт байхгүй л дээ өргөдлөөс саллаад 3 усан хэдэн салж гэсэн статистик баримт байхгүй. Гэхдээ бас ингээд тодорхой хэмжээгээр гэр бүлийн харилцаанд ингээд шууд нөлөөлж байгаа зүйл ялч юм л шиг мөн л байгаа л байгаа тий. Тий, ер нь бол мэдээж иргэн байлгүй байх. Энэ чинь
нэг даван туулж чадахгүй байгаа асуудлаа нөгөө ярилцахгүй юм л та. Нөгөө эрэгтэй эмэгтэй нэг нэгээ буруутгаад байна шүү дээ. Эсвэл нэг нь эрэгтэйгээ эсвэл эрэгтэй нэмэгтэйгээ буруутгаад байгаа учраас энэ хоёрын дунд энэ асуудлаа шийдлэн гарч өгөх гэдэг. Тэгээ психосоматик яг өргөдлийн юм уу эсвэл эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн өвчтний психосоматик гэдэг уншвал энэ номон дээр маш олон шалтгаанууд байгаа. Бид нэр шалтгааныг яриад, эрсдлийн яриад яг шийдлийн хүмүүстээ яг ингэ нэг гаргаж өгдөг болохоор хүмүүс асуулттай үлдчихэдэг. Тэгэхээр би түрүүнээс хойш яриад байгаа юм нэрээсээ энэ л дээ бид нар яагаад өргөдөлтөд яваад байгаа, яагаад шалтгаан тодорхойгүй өргөдлийг ярьж байгаа шүү дээ бид тэ. Шалтгаан тодорхойгүй буюу сэтгэл зүйн гаралтай өргөдөл байгаад байгаа учраас бид нар хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэл зүйг удирдах хэрэгтэй болчиход байгаа. Ингийн тулд юу вэ гэхээр ер нь амьдралд эрүүл байя гэвэл энэ нэг 3-4 хил баримтлах хэрэгтэй юм л. Яг бол өвчин болгон асуудал болгон яагаад үүсдэг вэ гэвэл чи энэ амьдралд өөрийнхөө өгөгдлийн дагуу өөрийнхөө хүслийн дагуу хийгээгүй зүйлийн төлөө тэмцээд байх юм бол энэ хизээ чамд амжилт авчрахгүй чи өвчнөөс салахгүй гэдэг тайлбар. Юу гэсэн үг вэ гэхээр чи энэ амьдралд юуны төлөө ирсэн? Чи энэ амьдралд ямар зорилготой юм бэ? Чи энэ амьдралд яг зөв зүйлээ хийж чадна гэдэг нэг илгээд харах хэрэгтэй. Өвчнөч вэ? Асуудалч вэ? Хоёрдугаар чи энэ бид нар хуулийг мэдгүйгээр хуулийг хийж давж гарч чадахгүй гэж тийм ялангуяа эрүүгийн хууль, иргэний хууль гэж ярьж байгаа. Гэтэл энэ байгальд чинь бидрээ шалтгааллахгүй маш олон хорвогийн хууль гэж байдаг. Наацх нь одоо бидний түрүүн ярьдаг тусгалын хууль байна. Чи санаасын хууль байна. Чи ямар үйлдэл хэлбэлзэл ялгаруулж ин тэр үйлдэлт чинь таарсан зүйл чамд ирнэ. Яг дэлхийн өөрийн таталцлын хуультай шиг хүн жигсэн дэлхийн жижигхэн хэлбэр учраас ялгаагүй таталцлыг энергитэй. Тэгэхээр чиний дотор юу вэ? Чиний статус гэж ярьдаг те. Чиний дотоод нөхцөл байдал ямар вэ? Чи эрүүг байна уу, сөрөг байна уу те? Чи гоншимтгой байна уу, уйлмтгой байна уу? Чи шүүмжлэмтгой байна уу, шүүмтгий байна уу те? Чи эсвэл бусдыг маш их буруутгадаг те. Улс төрөө нийгмээр бүгдийг буруутгачдаг. Ганцаа өөрийгөө ихий цагаан тагтаа гэж боддог бол уучлаарай. Чи хорвоогийн хуулийг зөрчиж байна гэсэн. Хорвоогийн хуулийг зөрчил яваад байвал чи өнөөдөр амжилтанд хүрэх өвчнөөс салахгүй гэдэг тайлбар. Гуравт гэх юм бол хэрвээ чи дотроо тээж байгаа нэг бодлоо нэг өнгийгээд үзээрэй. Өөрөөсөө би яагаад өвдөд вэ? Би яагаад зовоод байна? Яагаад хүн болго намайг хайрлахгүй байна гэж бодоод үзээрэй. Тэгэхээр яадаг вэхээр чиний дотор асар их бидний багтан ч юм уу, бидний өвлийн өрөөс ч юм уу, бидрийг баг багтан ч юм уу хин нэгний хэлсэн үг, хин нэгний үйлцэн үйлдэл, хин нэгний гаргасан зан авирт нь бидний буруу хариулсан хариу урвал юм уу, бидний буруу хандсан хандлага маш их сөрөг үзэл бодлууд тийм кодолсон таамууд үүсгэсэн байдаг юм л та. Тэгэхээр бид нар маш их сөрөг зүйл бодоол бай. Тэгвэл амьдралдаа яг тэрийгээл хүртнэ л гэсэн. Тэгэхээр ийм 3 зүйлийг нэг ойлгоод авчихвал энэ 3 зүйлийг ойлгочихоор яах гэдэг нь вэхээр нөгөө би дааж амьдрах гэдэг нөхцөл рүү оруулах гэдэг байхгүй юу? Өөрөөр амьдралдаа хариуцлагатай болохыг хэлдэг. Хэрвээ энэ амьдралдаа чи энэ хуйлуудыг ойлгоод чи өөрийнхөө сэтгэл зүгээ эерэг байлгаад дээр нь чи өөрийнхөө өгөгдлийн дагуу өөрийнхөө хийж чаддаг тийм компетентны ажил гэж байдаг. Өөрийнх нь чаддаг, мэддэг, дуртай хийдэг, тэндээсээ кайф авдаг. Тэгээ хамгийн гол нь тэр чиний хийж байгаа зүйл чинь бусдад таашаал өгдөг, ач тусаа өгдөг тийм зүйлээ хийгээд энэ хорвоогийнхоо хуулийг зөрчихгүйгээр тэ үнэн байгаад. Дээр нь маш их тийм адаптив чанартай буюу дасан зохицох чадвартай. Тэрнээс бүх юм надаас шалтгаалдаг шүү. Би энэ хорвоод өөрөө бүтээгчин шүүгээд ойлгочих юм бол бид нар өвдөгчгүй, шаналгачгүй, асуудалгүй сайхан амьдрах боломж байгаад байна л да. Тэгээ ингээд өөрийнхөө амьдралдаа хариуцлагатай болоод зааж юм чи би ер нь өөрийнхөө бие сэтгэл хэлээрээ л бүх юмыг дуудаад идэв юм шүү дээ гэдээ ойлгочихороо хүн яадаг вэ гэхээр энэ хүнтэй маргалттай байх нь шүү дээ. Чамд ч гэсэн зөвлөв. Нэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн надад юу хэлэх гээд байна те? Хэрвээ нэг хүнтэй маргалтмаар нөхцөл байдал үүсчихвэл те хин нэгэнтэй учир хэл олохгүй байгаа. Энэ хүн надад яг юу хэлэх гээд байгаа юм. Энэ хүний хэлж байгаа үгнээс би нэг сургамж авахыг бодъё. Нэг 10 секунд зогсоод би нэг хэлэх дуртай үгтэй болсон. Стоп крана татараа гэдэг. Бид нар чинь маш их автомат машин чундаг хүмүүс дээр нь бидний үг үйлдэл бодол ерөөсөй байнга автомат хабиттэй
Бүр ингээд тийм зуршмал байдлаар бидний бүх үг үйлдэл хариу урвал биеийн хилэмж бүгд автомат явдаг болсон. Тэгэхээр бид нар одоо автомат биш ээ. Болж болно. Гар удирдлагаараа өөрийгөө нэг удирдаад үзээрэй. Гэхдээ энэ нэг зүйл намайг юунд сурах гэж бодлоо. Энэ хүн надад яагаад ийм үг хэлв? Би өнөөдөр ихэд бас нэг сонин нөхцөл байдалтай нэг хүнтэй яста 10 секунд за болигээд үгээ татаж аваад бодоод үзсэн. Тэгтээ бас надад нэг юм хэлхийг оролцсон байлээ. Тэгэж ойлгоод авах юм бол үг үйлдэл болгоноос энэ чиний орчин тойронд байгаа хүн болгон чамд ирсэн нэг сургамж өгөх гэж ирсэн сургагч буюу багш нар байт юм байна. Тэгэхээр энэ амьдрал гэдэг чинь өөрөө угаасаа маш гоё тавилттай жүжиг. Энэ жүжигт оролцож байгаа бид нар өөрсдөө жүжигчид. Гэтэ бид нар энэ жүжигээ ухамсартайгаар болон хөнгөн даван тул тоглохгүй юм бол бүх юмыг serious хүлээж аваа. Тэгээ бүх юмд ингээд хүчээр ингээд зориод, шамдаад, бүр ингээд тэмцээд байх юм бол конфликтээс салахгүй л гэдэг байна. Тэгээд ингээд сургамжаа олж авчихад цаашаа бид нар за надад ийм эрэг сургамж өгөх гэснийг би буруу ойлгочихжээ. Уучлж, өршөөж харин өгсөн сургамжинд нь талархаад өөрийнхөө үйлдэлийг засаж чадах юм бол бид нар өргөдөлтөй хүмүүс юу гэж хэлэх вэ гэхээр альва чамд ирсэн асуудал бол энэ бол чамд ирж байгаа шалгуур гэж ойлгох хэрэгтэй. Энэ шалгуурыг чи хэр зөв давж туулж чадна тэрний хариуг чи дараа нь амсгал. Өнөөдөр чи ойлгохгүй байж болно. Гэтэ альва өвчин ирж байгаа шалтгаан нь 3 шалтгаантай бас байдаг юм байна л да. Энэ нь бол хорвогийн нэг тийм солилцлын хууль гэх юм уу зарчим юм байна. Юугээр чамд ирсэн асуудал болгон ерөөсө чиний төлөө байдаг юм байна. Бүхэл юм те. Бүхэл юм. Тэгэхээр чи өнөөдөр хүүхдтэй болохгүй байгаа бол хүүхдтэй болохгүй байх шалтгаанаа чи өөрөө өөртөө суулгацсан юм. Чиний дотор бай. Шалтгаанаа чи өөрөө мэдэхгүй байж болно шүү дээ. Жишээлбэл хүүхдтэй болчвол яна би чадах болов. Нөгөө айдас, нөгөө стрессүүд байна. Хоёрдугаар чамд өргүүдэл гэдэг өвчин гэж бодно уу? Асуудал гэж бодно уу ирсэн бол тэр чиний зөвшөөрлөөр л гуравт гэвэл тэр үүссэн байгаа нөхцөл байдал чинь чиний хүлээн зөвшөөрөх нөхцөл дуустал чамтай ингээд хамт оршоод байна. Тэгэхээр чи өөрийнхөө үйлдэлээ соль, бодлоо соль, тий хандлагаа соль ингэх юм бол хорвоортонд буцаагаад чамаа хэрэгтэй барилж аваад. Тэгэл бас юм чи одоо ингээл өнгөрсөн хугацаанд өргөдлийн талаар янз бүрийн контент бэлдээд ч юм уу хүмүүс мэдээлэл өгөхээр дандаа л сүүлийн үеийн Америкийн судалгаагаар, Европын судалгаагаар ийм байна. Солонгосууд ийм имчилгээ хийж гин. Эсвэл нөгөө нэг ингээд хор тохиоллын кейсүүд юм байдаг нэг хүн яриад ингээд жоохон ингээд нэг тал руугаа чиглэлтэй ч юм уу дандаа мэдээлэл өгдөг байсан баггүй юу. Тэгээд өнөөдөр бидний хороодлол чинь амар олон өнгөтэй, маш олон өнгөтэй. Тэг хүм болгон бас өөр ингэсэн онцлогтой 8 тэрбум зам байна шүү дээ. 8 тэрбум зам байна. 8 тэрбум өчрөл байна. Тэгээд бидний өнөөдрийн яг подкастны зорилго нь тэгээд дээрэс нь одоо нөгөө номны утга учир нь аливаа зүйлийг ингээд хөнгөн хараад өөртөө тохиолж байгаа зүйлийг ингээд ял биш те сөрөг мэдрэмжтэйгээр биш тэмцэж зовж хангалж туулах биш. Туулахгүйгээр ингээд аль болох эргээр хараад нөхцөл байдал болгоныг ингээд одоо өнгөлөөд сургамж болгож аваад тэгээд засаад алдаа гэж хэрэг магадгүй байдгүй гэж ярьдаг шүү дээ тэр чинь дандаа сургамж гэж байдаг гэж ярьдаг. Тэр болгоныг тийм гэж бодоод тэгээд тэгээд эцсийн зорилго нь хүслээ биелүүлэх. Тэр хүсэл нь хүн болгон дээр яаж биелж болно те. Тийм тэгээд хамгийн одоо нөгөө нэг хэдэн жилийн дараа ингээл явж байгаа л харахад эргээд харахад тэгээд бүхэл юм яг л голдролоор орсон байдаг шүү дээ. Тэгээд болох хэвээр үедээ болох хэвээр газраад болсон байдаг байхгүй. Тэгээд бид нэр хитрхи их яардаг, тэлддэг, стрессддэг, болоогүй юмд санаа зовж хамаг үн цэнтэй нөгөө ресурс, нөөц, энерги алдаад байдаг болохоор өнгөрсөндөө шаналхаа болоо тийм. Өнгөрсөн бол өнгөрсөнд явцсан, үлдсэн. Тэрийг одоо өнөөдөр авчрах хэрэгтэй байна. Би бас энийг их л дуртай. Тэгээд ирээдүйд санаа зовдөг юм хоосон бид нар хизээч тэр ирээдүйг контролдож чадахгүй байхгүй. Тэгээд өнгөрснийг засч чадахгүй. Өнгөрснийг ч гэсэн бид нар засч чадахгүй. Өнгөрснийг бид нар яаж чадахгүй гэвэл хандлагаа өөрчилчихвэл тэр өнгөрснийг
хөнгөн тавьж явуулж чаддаг. Нэг гомдол тээлгүйгээр Гомдол тээлгүй, хорсол тээлгүй. Сургамж байжээ гэд талархал тийж хэлдэг. Тэгэнгүүт би талархлаараа илэрхийлээрэ гэдэг ач байхгүй. Хэрвээ алдаач байсан бол уучлалт хүсээрэй. Бусдын алдаа байсан бол уучлаараа. Тэгээд талархаж явуулаад альва зүйлээс эерэг талыг халж аваад өөрөө өөртөө тэрийгээ сургамж болгоод цаашилж чадах юм бол чи ирээдүйдээ санаа зовхоо болдог байхгүй. Бид нар яагаад айгаад стресстэй байгаа юм бэ? Өргөдөлтэй гэр бүлүүд яагаад айгаад байгаа, яагаад стресстэй байгаа. Яагаад бол бид нар ерөөсөө контролдож чадахгүй, тэртээ хэмж чадахгүй зүйлээ санаа зовоодаа л өнөөдөр тавьчихад байгаа. Ирээдүйд би хүүхдтэй болж чадахгүй болооч тий. Болно шүү дээ. Чадна шүү дээ. Өнгөрсөн бүх хугацаанд ерөөдөө бол нэг одоо үржүүлэн судлах хэмжээ хийгээл тэгээд хүмүүст одоо мэдээлэл бэлтэж хүрэхээр ч юм уу төлөвшлөгсөө ярихдаа надад нэг талын үнцгийг харж ярьдаг байснаа. Ер нь л ойр үед маш их анзаараад байгаа. За тоо баримт нь юм байна. Шинжлэх ухаан нь юм байна. Ийм тариа тарвал болох юм байна. Энийг тарихгүй болохгүй юм байна. Танд энэний илүү тохирох юм байна. 1000 хүн судалгаа хийсэн чи ингэчжээ. За 100,000 хүн хийсэн чи ингэчжээ. Тэгэхээр хоёлаа ингэя гэдэг талаас нь нэг талаас нь дандаа ярьдаг байсан. Тэгээд энэ удаагийн подкастаараа баясаа хэмжихэд тусламжтай арай өөр өнцгөр. Гэтээ бид нэр одоо угаасаа л хүн юм чинь энэ бидний хувьд анханасаа суунаасаа байсан л гэсэн үг тий. Тэгээд арай өөр өнцгөр тайлбар өгөөд тэгээд өөр утга агуулгатай одоо тийм контент подкаст бэлдэж гаргаж байгаа би бол маш их баяртай талархалтай байна. Тэг хүмүүс ч гэсэн бас бодох байхаа өмнө нь тэр сайн энэ муу гэж л ярьдаг байсан. Одоо бол нэг арай өөрөөр хараад хүний сэтгэл зүг ярьж гин. Тэгээд психоос хамаадаг ярьж гин. Тэгээд дээрэс нь хувь тавилан энэ гэдэг ингээд хүн болгоны дотор байдаг бодлыг л ингээд зэгцлээд, эмхлээд шинжлэх ухаан ч өөрчлөгдөж гин. Тэгээд шинжлэх ухаан, шашин, квантын физик бүх юм нэгдэж гин. Тэгээд юун дээр нэгдэж гин гэвэл хүн гэдэг чинь угаасаа төрхөөсөө өгдлөөрөө л баян чинээлэг илбэг дэлбэг таашаал авах гэж энэ хорвоод жаргалыг амтлах гэж ирсэн хүн болохоос бид нар энэ хорвоод зовх гэж ирээгүй шин амталмаа хэлдэг шиг. Гэтэ будаа ганцаараа ч гэсэн зовно штэ. Будаа ер нь бол хүн зовхын төлөө төрсөн. Тэгэхээр бид нар зовлон гэж бодоод байгаа болгоно харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Бид нар зүгээр дэндүү ийм нарийнхан сүгээр л хараад байгаа. Тэгэхээр тэр сүгчээ жоохон өргөн болгоч чи энэ матрицаасаа энэ сэтгэдэг буруу матрицаасаа гараад өгч. Бид нар хорвоо ертөнцийг өөрөөр гоё баялгаар харах хэрэгтэй, мөнгөтөөр харах хэрэгтэй, илүү илбэг дэлбэгээр харах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь энэ хорвоо ертөнц биднэрт гайхамшигыг маш ихээр өгдөг учраас бидний хүүхдийн хүсэл яагаад дандаа биелдэг. Хүүхд яагаад маш их энергич хүчтэй байдгийг яагаад хүүхд итгэдэг шүү дээ. Боломжгүй гэж том болох юмд итгэдэг. Хүүхд хизээч эрсдлийг тооцдог. Айдгүй. Тэгээд хизээч юмд санаа зовдөг байхгүй. Болно гэсэн болно. Бид нар зүгээр том хүн мөртлөө хүүхчиг том хүн болчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр гайхамшиг бол байдгийн шүү. Амьдрал болохгүй бүтгүй юм гэж бол байдаг юм аа. Бүх юм болно бүтэн гэхдээ зөвхөн зөв цагтаа зөв үедээ зөв нөхцөл байдалтай чи итгэсэн нөхцөлд тий чи айдасгүй чи төвшөргүй чи гомдол дээггүй чи эерэг байгаа нөхцөлд амьдрал бүх юм гоё шүү гэдгийг хэлсэн. За тэгээд бидний урилгыг хүлээж авсан баясаа амжтай баярлалаа. Тэгээд манай подкастыг сонссон эмэгтэйчүүд маань ингээд сэтгэлтэйсэн гална ингээд олон их хасаал тэгээд халуун талаа мэдрэмж аваад эмсийгээ сайхан итгэлтэйгээр үргэлжлүүлээд тэгээд манай хизээ нэгэн цагт ингээд бяцхан үрээ тэврээд аз жаргалтай халуун талаа гэр бүлээ эзэн эзэгтэй болно гэдгээ хизээч гэдгийг мартаарай. Энэ бол туйлын үнэн шүү те. Энэ бол боломжтой. Энэ бол боломжтой зүйлээ гэдгийг л тэгээд энэ эмчийнхаа номыг хамгийн гол нь битээр маш аз жаргалтайгаар даатгалсан. Тэгээд энэ номыг олон хүнд түгээсэй гэж би бас нэ хүсэж байгаа. Тийм болохоор манай CLM-дэг дээр бас энэ номыг зарж байгаа, борлуулж байгаа. Бас бусад эмнэлгүүдээр номын дэлгүүрүүдээс борлуулж байгаа. Тэгээд ер нь бити шантраараа. Бити шантраараа. Тэгээд эргэлзээрээ бас нэг асуулт нэг хашаадаг. Хэд удаа үржүүлэн суулгах юм шиг орж болох юм бэ гэж асуусан юм хаач авах. Тэгэнгүүт тэр яасан бэ гэхэд Зеврос бак гэдэг нэг профессортай ингээ уулзах сашин зохиож ирсэн гэдэг байхгүй юу 2019 онд бийгаад тэгэл бас нэг үйлчлүүлэгчдийн орлогчийн дундаас одоо хизээ гэд хүнээ бойл гэж хэлэх юм бэ гэж асуудаг байхгүй. Тэгсэн чинь тэр хүн урдаас нь limitless гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр хүн нөгөө Селин Дион шүү дээ. Селин Дионы эмчин Селин Дион ч нөгөө IVF хөрөгтэй болсон. Тэгээд тэр үрээс сонсчод бүх limitless тэгээ хүн өөрийгөө боллоо гэсэн цагтаа л энэ надад хангалттай гэж бодсон үедээ л зогсох юм байна. Тэрнээс иш бол тэр хизээ зогсохыг хинч мэдэхгүй таал мэддэг юм байна. Тэр хүн л мэддэг юм байна гэдэг. Тэгэхээр энэ
өргөдөл гэдэг бол шийдэх ёстой процесс буюу ийм даван туулах ёстой замнал. Гэхдээ ганц хүний биш, хоёр хүний, хосын гэр бүлийн хамтдаа даван туулах, бие биендээ мотивац өгөх, урам өгөх, шатрахгүй байх тийм замнал учраас энэ замналаа хамгийн гол нь зөв газараа, зөв цагтаа, зөв замаар, зөв аргаар туулаасаа л гэж би хэлээд байгаа юм. Дээр нь нөгөө шалтгаангүй юм өргөдөл байгаа бол энэ бол асуудал биш шүү. Энэ бол таны шийдэж чадах байглаасаа өгөгдсөн өгөгдөл байгаа. Энэ чиний сэтгэл зүйд нөлөөдөд. Тэгэхээр тайвшир, амар болонгорш, болон бүтэн бүх зүйл болох цагтаа болно гэдгийг хэлье. За баярлалаа. Нандаа маш их талархлаа. Сайхан зүйлийн тухай ярьлаа. Баярлалаа.